За тэгээд бидний дараагийн зочин маань хүрээд ирсэн ингээд. За Монголын анхны Jackpot 642 үндэсний лотоны ялагч Purujao студид бэлэн болсон байна. За түүний хувьд бол бас нэвтрүүлгүүдээр орсон өнөө өглөөгөр орж ирсэн. Тэгээд 480 саяын төгрөгийн одоо супер азтан болсон. Тэгээд энэ одоо гайхалтай мэдээг авсан. Тэ азтай атсныгаа урьж байна. Тэгээд сэтгэл нь ямар байгаа. Тэгээд тухайн үед одоо залхаад нөгөөнийг тодруулж ирсэн шүү дээ. Ингээд мэдээлэл хүргэж ирсэн. Тэр үеих сэтгэл зүүн байдал ямар байсан талаар мэдээлэл авъя. Сайн байна уу? Галтаас. За гайхалтай сайхан харагдаж байна. Purujao маань баярлалаа. Өглөөний мэндийг, цастай өглөөний мэндийг хүргэе. Тийм нэрээ цастай өглөөний мэндийг хүргэе. За микрофоноо өртөөлаад. За тэгээд бид ерөнхийдөө таныг танилцуулсан байгаа. Гэхдээ та өөрийгөө дахин танилцуулаад гурлаа ярианд оръё. За баярлалаа бүгдээрэнд нь цастай өдрийн мэнд хүргэе монголчуудаа. Намайг Гамболтын Purujao гэдэг. Тийм 37 настай хуваарай бизнес эрхэлдэг. Хүний хань 2 хүүхдээ ээж Монголын нэг иргэндээ. Гайхалтай. Тэгээд юуны өмнө танд баяр хүргэе. Тэгээд Монголын анхны одоо 480 сая төгрөгийн одоо супер азтан болсон. За тэгээд энэ мэдээг хамгийн анх хэрхэн яаж авч исэн тухайн бичлэгийг бол үзсэн. Гэхдээ манай үзэгчид бол үзээгүй хүмүүсийн хаан бол тийм тухайн үед ямар одоо сэтгэлтэй байсан, анх яаж хүлээж авсан бэ? Тэр үед яг юу хийж ив? Би өөрөө барилгын материал зардаг л да. Хуваарай бизнес одоо эрхлээд 14 5 дахь жилдээ болж байна. Манай гэр бүл манай их нөхрөт хоёр. Тэгээд ажиллаа хийгээд агуулгах дээр бараагаа зараад бараагаа зүгэл одоо тий ажил маань явагдаж хахад л дуудлага ирсэн л дээ надаа. Тэгээ хамгийн түрүүнд бол миний хань миний хажууд байсан. Амар баярлал бүр намайг чөрэн үнсээл. Тэгэл хамгийн түрүүнд ээж рүүгээ залгасан. Тэгээ хоёр ээжтэй хамгийн түрүүнд дуулгаад тэгээд эгчтэй нарт татгалсан. Анх яг жоохон тоглоод байна уу гэдэг мэдрэмжийг авсан болоо тий. Одоо нэг арайчгүй илгүүдээ гэдэг ч юм уу тий. Нэрээ юу гэдэг нэг мэдрэмжийг авдаг шүү дээ. Тий. Би нэг ардынхаа одоо 1000 онооныхаа эрхийг цуглуулах гад гүйцэтгэлээ хийж явал оноогоо нэг сарын төгсгөл болоод гүйцээж 1000-аар татаж авах гэдэг. Тэгэл яарч байгаа л 6 40 лутаг ер нь баг анх байна уу 2 тудагаал авчихсан тохиолдол маань тэр. Зөв. Тийм. Тэгээд нөгөө 1000 одоо эрхээ гүйцэх гэхэд авахтаа авчиад эхлээд нөгөө койноор авцсан чинь нөгөө маний эрхмээ нэмэгддэггүй. Зөв. Тэгээд найстай хэлсэн чи чи төгрөгөөрөө төлөөд ингээд авд тэр чи эрхчээ орно гэхээр нь тэгвэл тгий гээд одоо нэгэнтээ нөгөө койноор 20-ыг авцсан. Тэгэнгүүтээ дахиад 10-ыг нэмж аваад тэг 30 суглаад орчихсон баг. Тэгээ 30-ыг бүгсэн гэсэн үг юм. 35 бүгсэн. За тэгээд та ингээд азтан болоход одоо ингээ өөрийгөө ер нь нэлийн азтай хүн байна да гэх. Яг тийм ер нь та ер нь ийм азтай юу? Ер нь зүгээр. Яг би бол өөрийгөө хувийн амьдрал дээр ч тэр ер нь бол азтай л хүн гэж боддог. Тэгээд ер нь хаач явсан намайг явж байгаа тохиолдол дандаа л нэг сонин содон юм болж тийм дөө угаас. Яг нөгөө өмнө нь бас нэг юм азтан болж ийсэн үү гэж бас асууж ах шиг байна та маань. Зарим нэг зүйл дээр бол тоогоо алдсан л да. Яг зүгээр нэг машин дэрэгч юм яг нөгөө жоохон бодтой зүйл дээр 3 ч автомашин хаажчихсан. Тэгэл одоо унахын унаал ингээл явж чаддаг. За ер нь тэгэхээр бол аз нь бол нэлийн гийсэн юм бүсгүй бахна шүү дээ. Тэгэхээр ардыг бас хизэнээс ашигласан бэ. Энэ ардыг ярихын тулд жоохон нуршчихал юм л да. Жоохон дэлгэрэнгүй ярих болчиход байгаа. Нэг коронавиг үед чинь нэг coin чинь арт coin чинь 4-500 төгрөг хөрөл нэг бараг монголчууд бүгдээрээ сурч ирсэн үе байсан шүү дээ. Тэрнтэй адилхан би яг нөгөө тэр үеийн хүн байхгүй юу. Тэгээд хамгийн анхны хоцсон машина зараад бүр 300 төгрөгөн дээр 12 сая төгрөнд 40 мянган coin авч ирсэн. Тэр үедээ. Тэгээд яасан чи маргаашнаас угаасаа тэр чинь нэг хэсгийн зургийн нэг амар хэцүү нэг юм байсан үе шүү дээ. Тэгэл нөгөөх маань 200 өрөөл 100 өрөөл ингээл тэгэл за би айгу буруу алхам хийлээгээл ерөнхийдөө бүр нэг итгэлгүй болоод гэх юм уу бүр ингээ хайшцсан. Бараг жил шахбайсан баха. Тэгснэ түрүүжлийн яг 12 сард манай дээр ардын мундаг найз байгаа л да. Хасунар гээд тэр маань нэрээ за энэ Төмөн ард гээд нэг юм хөтөлбөр зохион байгуулагч байгаа. Чи хийж
чадвал ардынхаа эрхийг сайхан цуглуулад ингээд хэдэн мянгыг бол хэдэн мянга хийх боломжтой. Ингээд 10 хүнтэй, ингээд 100 хүнтэй илч альбаа гэд ингээд мундаг боломжууд байна гэхээр би тэгээд одоо 300 төгрөгөн дээр ингээд аваад тий зөндөөх мөнгөөр ингээд за одоо би нэг ард гэхээр надад нэг итгэл өмш төрөхгүй байна гэж үгүй юм гэхээр үгүй нэрээ тийм тий. Одоо жишээлбэл тэр чин 300 төгрөгөн дээр би 40 мянгаыг аваад ингээд бүр ингээ хайчаад байна шүү дээ. Харин эсвэргээрээ би үнгүүгээр олборлоод одоо ардын эрхээ цуглуулаа, coin олгоод ингээ дундажлал явах байсан юм байлээ. Би цаг хугацаа алдсан л байсан юм байлээ л дээ. Тэгээд тэр найз маань надад энэ санааг хэлээд тэр сагаас хойш би цогсоогүй. Ерөөсөө ардын эрхээ цуглуулад энэ бол миний гэр бүлийн биш яг зөвхөн миний өөрийн одоо Аз янда гэдэг бол амьдралаас авах нэг кайф, миний өөрийн бас нэг орон зай байхгүй юу. Тийм болохоор би энд цогсоогүй ерөөхдөө цуглуулж өөрийнх нь боломж олцоогоор авч явсараад одоо 4 сая гаруй coinтай болсон. Вау. 40 мянга маань ерөөхдөө 4 сая гаруй болсон. Вау. Тэгэхээр Түмэн арт гэд та бас ярьж штэ тийм. Энэний талаар бас нэлээд сайн мэдээлэлтэй юм шиг байна. Өөр бас энэ талаар бол бас үзэгчдэд нэг тайлбарлаад хэлээд өгөөч тийм. За энэ Түмэн арт гэдэг нь болохоор ерөнхийдөө бол өөрийнхөө 10 найзыг одоо би жишээлбэл өөр ганцаар байгаа шүү дээ. 10 найзгаа ингээд би өөрөө ураад утасны дугаараа нуурж одоо миний найз болоод тэр 10 хүний одоо цуглуулж үнгүүгээр олборлож байгаа шүү дээ. Ардын эрх, ардын coin-ыг чинь тэрийг хийсэн хүмүүсээс би үндсэндээ орлого цалин аваад тэр хүмүүсийн цаашаа ахаад 10 хүн ингээд би одоо элчин статустай жишээлбэл 100 хүнтэй. Тэгээд ингээд 1000 хүн болоод тэгэхээр альпа энэ төр гэдэг дээшлээд явчихна. Тэр хэдийн хэрэгээр би зөвөр ямар нэгэн ажил төрөл их шаардлагагүйгээр би тогтмол сар болгоны орлоготой болчихж байгаа гэсэн. Тэрий чинь заавал одоо нэг ингээл мөнгө төгрөг зарцуулаад авах шаардлага байхгүй. Тэр чинь үнгүүгээр одоо альткойныг олох боломж байгаа. Маш гоё хөтөлбөр. Одоо 13,000 гишүүнтэй болсон байна. Байгууллагатай жил болсон байна. Одоо бүр тэнээс илүү төрийн байгууллагууд мундаг бизнесмэнүүд төрж орж ирж байгаа. Ер нь бол айгүй сайхан өргөжж явж байгаа мундаг гоё юм байгаа. Бас 642 лотоны талаар хүмүүс бас мэдээлэл өгөөч. Яаж орд юм болоо гэд асууж хэд дандаа асуудаг л да. Тэгэл энэ талаар яг нөгөө мэрэгжлийн хүмүүс нь бол мэдээлэл өгдөг тийм. За тэгэнгүүт манай бас нөгөө Азтны хувьд тийм бас яг анх орж исэн. Ер нь яаж орох шатарааллыг нь тийм бүр 30 одоо суглаа бүгсэн юм байна шүү дээ тийм. Тэгэхээр нэг энэ шатарааллын талаар бас хэлж өгвөл. Ер нь бол арт аппликейшн дотор бол байрлаж байгаа. Арт аппликейшн дотор 642 лото гэж байрлаж байгаа. Тэн дээр ороод 6 тоо 9 тоо одоо санамсргүйгээр заавал өөрөө ч бас бөглөж болно. Тийм тэгээд нэгийг ч авсан болно шүү дээ. 10-ыг авсан болно, 100-ыг авсан ч болно. Ерөнхийдөө 7 хоног болгоны бүтцэн өдөр тохирол нь явагддаг байгаа. Тэгээд бусад өдрүүдэд ямар ч цагт одоо арт аппликейшн танд байгаа бол дуртай үедээ ороод аваад төлөх гээд одоо нэг тоо одоо 1-с 42-ын дотор дурын 6 тоогоо хийгээд тэгээд төлөх гээд нэг суглаа лото нь болохоор 3,000 төгрөг байгаа шүү дээ. Тэгээд 5-ыг ч авсан болно гэсэн. Тэгээд ингээд яа чинь яг 10-ыг аваад нэгт 2 өдөр одоо ардын эрхийг үржигдэж орно. Үнгөө бас л нөгөө coin өгч байна. Манай аппликейшн бол арт аппликейшн бол авдаг биш өгдөг аппликейшн гэдэг байна шүү дээ. Тий. Гоё шүү дээ. Тий. Гоё юм тий хэрглэж үзсмээр санагдаад бас лотонд оролцож үзсмээр санагдаад. Би ингээд энэ чинь нэг юм асуумаар байна. Одоо олон юмд одоо яллаа азтан болж исэн байна шүү дээ. Өмнө нь болоос те азтай юм байна. За тэгэхдээ ер нь энд бас би бол азыг бол ингэж боддог байхгүй. Тэнд бас яг ухаан байгаа те азыг бас авах хүн нь авдаг. Тэгээ зүгээр л гинт таарчдаг зүйл биш байх. Тэгэхээр юм танд яг ямар нөө хаа байна те одоо чинь одоо би 30 суглаа авах хэрэгтэй байд юм уу 50 суглаа авах хэрэгтэй байд юм уу те одоо ер нь бол мэдээж яг нёгийг бол аваагүй шүү дээ. Тэр бол яг зүгээр артын эрхээ хийх гээд би нэг 10-аар авах юм бол 50 гээд тэгээд нэг заашгүй тэр 3-30-аар авсан. Ер нь бол яг хитийг авах албатай бол биш. Тухайн хүний өөрийнх нь нэг боломж байна. Таны мэдрэмжээр хитийг авчмаар байна. Би бол ер нь 7 хоногт багадаа л 20-30-ыг авдаг. Одоо нөгөө тэртээ эндээс би язтан бас учраас буцаад нэг талаар хөрөнгө оруулалт тийм. Хоёрдугаар тэгвэл бас яг хөтэ амжилтаа баталгаж болно шүү дээ. Бүхэн нээлттэй. Би бол тэрийг нэг буруугаар ойлгох байх гэж бодож байна. Тэгээд Аз гэдэг чинь ер нь бол зүгээр миний харж байгаагаар л хүсээд хэд их хүсээд хүлээгээд байгаа хүн бас ирдгүү юм шиг. Тэгээ ер нь бол юмыг ертөнцийг жоохон үзэх өнцгөө жоохон өөрчлөөд гоё гэгээлгээр харж яваа хүнд ам юугаар болох нь амьдрал яг тийм л байдаг штэ. Тэгэхээр би болно, би азтан болно, би ийм болно, би мундаг, миний хүү бол ийм, миний нөхөр ийм гэл хүн амьдралыг тэр хүнээс юу хүсэж чинь те тэр хүнийг ямар байлгамаар байна.
тэрийг л амаараа ярьж явах хэрэгтэй юм шиг санагддаг надад бол би өглөө одоо босоод өнөөдөр ямар гоё сонирхолтой өдөр эхэлж байна гэж өөртөө ингээд өөрийгөө байнга ингэж мотивацжуулна. Тэгээд одоо Азийн боёнд өөрийнхөө нөгөө тусдаа орон зайг гэр бүлээс одоо тусдаа орон зай бүр байр энэ төр аваад тавьчихсан. Тэндээ бүр өөр хаацсан болж исэн бүх юмнуудыг ингээ хадаад наагаад анцлаад явж байгаа. Тэгээд ерөнхийдөө тэндээ очиод эмэр хуйдээ мороод гэдэг чи тий. Яг нэг хувийн бас яг энэ өөрийгөө мэдэрдэг гэх юм уу. Айгу их өөрөө тэрнээсээ ирч хүч аавна. Өөлөх хуйдээ байлна, энийх хуйдээ нэг. Тийм орчноо хүртэл бүрдүүлж байгаа. Яг энэ бол зөвхөн миний хувийн одоо нэг аз гэдэг чинь яг нэг гэр бүлээс одоо өөр миний ертөнц цахгүй. Тийм өөрийнхөө ертөнцийг их гоёор бүтээж байгаа. Ямар гоё юм бэ тийм ээ. Таныг баг аз жаав гэж хэлэх байсан юм биш үү? Ямар ч гоё одоо азтай энергитэй гоё бүсгөөв. Тэгээд зарим хүмүүс бол янз янзын одоо домч гэдэг юм уу те эсвэл одоо ингээл тийм ээ эсвэл 8-ын тоо гэдэг ч юм уу ийм бэлтгэлийн чанартай юмнуудыг те мэлхий ч гэдэг юм уу тавьдаг л та. Тэгэхээр таны хувьд бол илүү энэ манифест хийх тийм бодол санаагаараа альва зүйлсийг одоо татах ийм одоо аргатай бүсгүй байх нь шүү дээ тийм үү? Ер нь тэгж хэлж болно. Би ч өөрөө шүтлэггүй ер нь нэг жоохон сонин одоо юу гэх тийм нэг юм шүтэх зөө зайл өргөх одоо тэрэндээ жоохон мар ухна л та. Жоохон хүн хүний хувьд жоохон тэр талдаа жоохон сул талтай. Яг зүгээр үгээр өрг айгүйх. Өглөө босох болгондоо орой унтах болгондоо л за мундаг шүү гоё шүү гэл өөрийгөө ингээл цэнэглэл явдаг байна шүү дээ. Тэгэхээр 642 лото. За 1-ээс 42 хооронд одоо 6 тоог ямар нэгэн дараалалгүйгээр тий таах юм бол тухайн шагналын санг авдаг байгаа. Бүтэнсэ өдрөө олгон өнөө өглөөгөр бол шууд одоо тохирол нь явагддаг байгаа. Таны хувьд нэрээ ямар 6 тоог таасан бэ? Тэрийг сандгүй мартцсан уу? Хидээр хэлж байна ч юм уу тий. Тэр үедээ бас нэг холиол авч ирсэн л да. Самсргаарч авч ирсэн. Өөрөө бас ганц нэгийг хийсэн. Тэгээ одоо тэр 6 тоогоо бол цээжэр мэднэ л дээ. Гарсан 6 тоогоо. Би хэлгээд ярихгүй. 22, 23, 24, 33, 14 41 гэдэг. Их дандаа юм 2 ордоо даа. 22, 23, 24, 33, 14, 41. Бас сонирхолтой. Тэр бол гэхдээ Цэвэр Азийн асуудал. Тэгээд яг одоо хагас дээр бом төгрөг бараг тэнш 480 сая төгрөгийг одоо манай өнөө өглөөгийн хөтлөгч Эрхээ маань бол залгаж бас одоо азтан боллоо гэдэг мэдээллийг бол хүргэж байсан. Тэгээд тухайн үед бас нэг ингээд чанга хашгирсан тий. Тэгсэн санаа. Өөлөө түр санаа алд. Яста чанга хашгирах цаашаа тэр чинь бол маш их хэмжээний мөнгө. Тэгээд би бол доороо тэгхцээд тэр үед бол юу болохыг үнэхээр таашгүй байгаад байна л да тий. Сайн нөө гэрийнхэндээ хэлсэн ингээд тэгчин тий. Гэрийнх нь яаж хүлээж авсан бэ? Яг хоо гэрийнхэн бол бас мэдээж тэр чинь нэг Монгол тийм хэмжээнд чинь анх удаа тохиолдож байгаа. Дээрээс нь тэр нь одоо их чин дүүн би нэ шүү дээ. Тэгэхээр бүр амар нөгөө итгэхгүй ингэж айгүй гоёор хүлээж авсан орилоо ойлуулаад яг зүгээр жоохон нөгөө урдан дандаа л нөгөө нэг байнгал юм хожиждаг болохоор жоохон тоохоо болсон марктай. Одоо ерөнхийдөө миний оройрчны хүмүүс намайг ер нь тоодгүй шүү дээ. Ингэчлээ. Энэ тоодгүй шүү дээ. Гайхалтай тий. Тэгэд манайд бол артаас бол олон зочин орж ирдэг. Мэдээл сонирхолтой хэрэгтэй мэдээллүүдийг хөргөчтэй. Тэгэхээр яг энэ хэрэглэгчийн үед тий арт аппликейшнийг ер нь яагаад хэрэглэх хэрэгтэй юм? Залуучуудад бас хэлвэл те юу нь илүү давуу талтай. Одоо ч нөгөө аппликейшнийг бол арт аппликейшнийг супер ап гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Олон төрлийн үйлчлэгийг, олон төрлийн зүйлийг одоо хэрэглэгчдэд өгнөө, авахгүй шүү өгнө гэдэг байгаа. Тэгэхээр таны хувьд арт апыг бас юу гэж дүгнэж байгаа вэ? Би бол арт аппликейшн бол хайр шүү, ирээдүй шүү, амьдрал шүү гэж хэлэх дуртай. Орчин тойрныхаа хүмүүст ер нь бол тэгж хэлвэл арай илүү өөрсдөнд нь тусгах гэж боддог. Дээрээс нь одоо гүйлгээ бүрээсээ үнгүй койн орж ирж байна тий. Дээрээс нь хуримтлалыг бас айгүй гой өндөр хүүтэй. Монголын ер нь банкд байхааргүй өндөр хүүтэй шүү дээ. Тэтгэврийн хуримтлал тэр хугацаа хадгаламж нь 19.6, 8-тай бараг 20% гэсэн үг шүү дээ. Өнөөдөр жилийн 20% хүү өгдөг банк бол би бол мэдэхгүй. Дээрээс нь ихтгэл үнэмшил үйл ажиллагааг нь харахаар би айгүй ихтгэл үнэмшилтэйгээр энэ аппликейшн болоод энэ арга санхүүгийн нэгдэлд итгэдэг. Тийм учраас бүх хөрөнгөө ер нь аль болох өөрийнхөө хувийн одоо мөнгө санхүүгээ
хөрөнгө оруулалт маягаар бас ашиглах дуртай. Энэ аппликейшнтай маш их хайртай. Эн чинь бол ерөөсөө гуйлгээ бүрээсээ та зүгээр л таны утас ухаалаг утас байгаад интернетэд өнгөө ороо те одоо яадаг ингэж л байгаа бол танд боломж байна л гэсэн. Хүнээс ингээд те тэдэн төгрөг өгөөч би энэ тийм болчлоо амьдралын минь гэхээс үл зүгээр өнөөдөр хэдэн цаг Facebook одоо сошиал орчинд өнгөрөөж байгаа тэрнийхээ тодорхой хэдэн минутыг хийгээл 50 гүйлт гэж гисэн хийчихэлтэй те 400 coin өнөдөр мөнгө шүү мө тий 1000 coin мөнгө шүү тий тэгэхээр эний чинь зүгээр үнгүүгээр олборол та хийж чадчихвэл хэдэн мянгаараа хийл гэж байгаа аппликейшн биш тий залуучууд хүртэл өнөдөр CEO орлол нэг ундаа авлаа аппликейшнээр уншуулчихлаа 5 coin ороод ирж штэ энэ чинь ерөнхийдөө бол зөвхөн тэрийгээр нэг байж гад ингэх гээд байгаа юм биш энэ чинь санхүүгийн боловсрал болгож байгаа байхгүй дээрэс нь энэ арт аппликейшн ардын юу чинь дандаа өөр хөлтөд өвлөгдөнө. Өнөөдөр би яагаад ингэж байгаа гэхээр яг үгүй би байх болсон манай өөр хүүхдэд энийг манай ээж чинь бас тухайн үед энэ тэр 2000 хэдэн онд coin хэд байхад ингэж авч исэн байна. Энэ манай ээж азтан болоод ингэж исэн байна. Тэ манай эгчдүү ингэж эн чинь яванда ингэж айгүй гоё амьдралын бас нэгэн баталгаа гэж би хардаг байхгүй. Тэрнээс 1000 coin бол биш аахгүй. Тэгэхээр бүх хүмүүст боломж байгаа. Тэрс маа арт аппликейшн бол зүгээр л орол та зүгээр хэрэглэлтэй гоё штэ л гэж хэлмээр. Гайхалтай. За тэгээд бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажил хөдөлмөр бүх зүйлд нь амжилтыг хүсье маш сайхан эмэгтэй байна. Тэгээд Монголын анхны джекпот одоо 642 үндэсний лотоны ялагч Пүрвжав байлаа үзэгчтэй. Баярлалаа.